Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг ирэн мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтантай хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд ивэнтгэж байна. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр маш сонирхолтой сэдв. За хэрвээ хүн амьтны хэл мэддэг бол юу болох байсан бэ талаар цогтоо маань өнөөдөр бидэнд бэлтгэн хүргэж байна. Тэгээ үзэгчтэй бүхэндээ болон цогтоодоо энэ сайхан зуны нэгэн өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За хэрвээ хүн амьтны хэл мэддэг бол юу болох вэ? За өдөлөө шууд төсөөлье. Нэг өглөө ингээл дөнгөж ингээл нойрноосоо сэрсэн чинь таны нохоо ингээл тань руу харснаа. Яг нөгөө бат үлзий бэлгийн нохоо шиг, нэг нөгөө басар шиг. Би чамд угаасаа олон жил юм хэлэх гэж зөндөө оролцсон. Чи л ойлгохгүй байхгүй юу гэд. Бүр яг ингээ хэлж байгаа нь сонсогдвол танд яах вэ? Эсвэл бүр ингээд ой дунд ингээ алхажсэн чинь шовоодын жиргээ ингээ бүр яг ингээ ойлгогдоод өдөр тутмынх нь үг хэллэгүүд нь ингээ танд сонсогдоод эхлүүл яах вэ? Далайн ус руу ингээ орсон чинь бүр алсад хэдэн километрийн цаанд дуурж байгаа халимнуудын дуу цуурайцаар ингээ далайн гүнд юм Монголын уртын дуу шиг ингээ сонсогдоод эхлүүл яах вэ? Бид хүмүүс өөрсдийнхөө бусад амьтдаас юугаараа ялгаатай вэ гэж асуухад ихэнхдээ одоо хариулж болох зүйл нь хэл яриа соёлоороо ялгаатай гэж хариулж болно шүү дээ. Учир нь хүний хэл яриа бол үнэхээр гайхалтай. Бид зөвхөн одоо болж байгаа зүйлсийн талаар биш, өнгөрсөн, одоо өчигдөр юу болсон, ирээдүйд юу болох, бүр огт байдаггүй зүйлсийн талаар хүртэл болно. Одоо магадгүй хүн л хуулийн талаар, шашны талаар, шинжлэх ухааны талаар ярьдаг байх. Өдөр тутмын бус бүгд хэл ярианы тусламжаар ойлгогчтой болж байгаа тийм ойлголтууд. Мөн бид цөөн үгээр хязгааргүй олон өгүүлбэрүүдийг зохиож чаддаг. Тэдгэр нь бид нарыг хамтран ажиллах, төлөвлөх, нийгэм байгуулах, соёл үүсгэх боломжийг бидэнд өгж байгаа. Тиймд хүмүүс бид бодохдоо зөвхөн хүн л жинхэнэ утгаараа ярьж чаддаг гэж ойлгодог. Яагаад гэвэл амьтад ихэвчлэн аюул ирлээ, хоол тэнд байна гэдэг шиг тухайн мөчөд хэрэгтэй мэдээлэл дамжуулахаас цаашгүй гэж бодож ирсэн байна. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд энэ ойлголтыг бага багаар сөрж байгаа. Амьтад бие биенээ таньдаг, дурсамжаа хадгалдаг, амьтад ч бас хоорондоо бидэн шиг ярьдаг юм шиг байна. Бид л ойлгодог болохоос. За энэхүү нэвтрүүлгээ нэгin юм суут хүний хэлсэн ишлэлээр эхлүүлэе гэж бодлоо. За тэр ишлэл нь юу вэ гэхээр хэрвээ чи шувууг магадгүй болжмрыг жинхэнэ утгаар нь үнэн зөв бодтоор нь ойлгохыг хүсвэл чи өөрөө шувуу болжмор болохоос нааш ойлгох боломж өггүй. Чи шувууг ойлгох гэвэл чи өөрөө шувуу болох хэрэгтэй гэсэн энэ үг байдаг. За ингээд нэвтрүүлэг эхэлж байна. За амьтад яг ер нь яг яаж харилцдаг юм бэ гэж. Амьтад зөвхөн дуу аваагаар харилцдаггүй. Тэдний хэл нь олон төрлийн юм дохионы хэлбэр. За жишээ нь биеийн хөдөлгөөн байгаа, чичирхийлэл байгаа, үнэр байгаа. Тэгээ мэдээж бидний хамгийн сайн мэдж байгаа энэ яг бидний амнаас гарч байгаа дуу аваа, акустик долгион. Ингээд бүгдээрээ хэлний нэг төрөлд орж байгаа. За эхнээс нь ярих юм бол биеийн хөдөлгөөн. Apis mellifera гэдэг одоо бидний хамгийн сайн мэддэг энгийн балтигч зүгийнүүд. За эднэрт бүжгийн хэл гэж юм алдартай хэл байгаа. За энэ бүжгийн хэлийг нь амьтад бидний одоо энэ сайн мэддэг энэ Антарктикаас хүн болгоны бидний сайн мэддэг Антарктикаас бусад бүх төвд байгаа энэ гэрийн зүгийний одоо хэл. За тэд дуу чимээ гаргахгүйгээр харанхуй тэр үүрэн дотроо зөвхөн биеийн хөдөлгөөн, чичиргээ болон математик код ашиглаад цэцгийн талбайн байршлыг одоо нөгөө цэцгийн талбайн байршиг гэж хоол хүнс маань хаанагааг яг маш нарийн зааж өгдөг. За англиар энэ бүжгийг нь The Waggle Dance гэж нэрлэж байгаа. За энэ нь хоёр шаттай байдаг. Хоол аль зүгт хэр хол хэр их байгааг илтгэдэг. За энэ юг яадаг вэ гэхээр эхлээд зүгийн маань зүг чигийг заана. Ингэхдээ нарыг гол луужин болгоод одоо өөрөө яг юм үүрэндээ ийм босоод инхлэгт байгаа гэж төсөөлөд яг ихц чигээрээ хараад 8 тоолбортой хөдөлгөөнөөр голын шугамар нь ингээд бөхсөө ингээд 8 тоо шиг бүжвэл үүрнээсээ гараад яг наран зүг шууд нисэх үг. Яг ингээд босоо тэнхлэгтээр ингээд ихцээрээ байж хамбал. Харин жоохон ингээд 45 градус баруун тишрэг хазаах юм бол за үүрнээсээ гараад нарыг хараад
яг тэр нарыг харсан чихтэй 45 градус бие хазаалгаад тэгээд явах гэхэд ингээд чиглэлээ өгч байгаа гэсэн үг. За магадгүй бүр өрн дотроо нөгөө энэ босоод тэнхлэх гэж төсөөлөхөд өрн дотроо бүр ингээд хэвтэй байдалд ороод ингээд бүжиглэх юм бол өрнөөсөө гараад нарыг хараад 180 градус ингэж ирч юм уу ингэж эргээд тэгээд тийшээ явах гэсэн. Яг ингээд бүр чиглэлээ бүр градусаар нь хэмжээд маш нэрээ өгч байгаа гэсэн. За харин зайг нь хэлж өгөхдөө хэр удаан бүжиглэхээрээ шийдэгдэн тэр нь. За хэрвээ бөхсөө 1 секунд ингээд 8-ын тоошиг ингээд хөдлөх юм бол 1 км зайг зааж өгч байгаа гэсэн. А хэрвээ 2 секунд байвал 2 км-ийн цаана байгаа. Магадгүй 5 секунд бүжиглэх юм бол 5 км-ийн цаана хоол хүнс байгаа шүү гэдгийг илтгэж байгаа. За тэгээд яг л GPS шиг энэ байршил тогтоох системтэй луужинтай өнцөг олдог энэ амт шиг амар тийм ойлголцдог. Мэдээж бас нөгөө хэр их хоол цэцгийн бал байгааг нь бас илтгэнэ. Тэгэхдээ ойр ойрхоо ингээд тэр нөгөө бүжгээ давтан хийгээл ах юм бол хүүе та нар тэнд хоол их байгаад тах чи хурдан яваач гэд тэрийг хэлчихэж байгаа шүү. А нэг ганц 2 удаа ингээд бүжгэлж хайчвал за тэнд нэг юм ганц 2 цэцэг байгаа шүү гэд ингээд илтгэж байгаа гэсэн. За хоёр дахь нь болохоор чичирхийллээр харьцдаг юмтад. За энэ дээр бол одоо өмнөх нөхцөл төлөвлөгүүд дээр дурж ирсэн яалтчгүй заан бол яалтчгүй одоо хамгийн гоц сонгодог жишээ байгаа. За өнөөдөр би сэтгэлдээ хэлчихв зөвгийн дээр тий энийг бол одоо хүн итгэхэд айгүй бэрх анх нөгөө эрдэмтний ч бас айгүй шоолж ярьж исэн тий зөвгийн ингээд бүжиглээд гоё бүр яг хэлдэм байх гэдэг анх яг тоо энийг бас ингэж ажиглана гэдэг бас айгүй мундаг байгаа нь тий тэгээд Нобель авсан. За тэгэхээр энэ бол гарцаагүй үнэн одоо тий бодиттой мэдээлэл гэж бодохоор үнэхээр юм гайхамшигтай санагддаг. Тэгэд нөгөө нэг сүргээрээ байж ш тий хоорондоо тэгж харилцааны холбоо. Тэгээд нэмэх нь тэр их багын заан хурдан очих уугүй юугийн заан локейшны заан гэдэг чинь биеэрээ локейшн хаанч хэзээ за чадахгүй байх тий одоо хүмүүс ч одоо газрын зургийг харчаад л айгу хөтөлгөөтэй байдаг шүү дээ. Тэгэхдээ тэнд бол бүр амар нарийн зааж өгч байгаа юм. Хідэн нарнаас тэнд хідэн градусын зайд үгүй хідэн градусын чиглэлд одоо ертөнцийн зүг мүг амар мэдээд байна шүү дээ. Энэ бол гайхалтай итгэмээргүй явдал байгаа байхгүй. Тэгээ хідэн километрийн зайд магадгүй тэр чинь секундээр хэмжигдэж чинь гэдэг чинь амар байгаа байхгүй. 1 секунд 1 км гэх чи юу гэсэн ч магадгүй хідэн метрийг нь бас оролцуулаад 1 секунд 1.5 секунд гэх юм бол магадгүй 1500 м гэх юм уу. Тийм нарийн юм байх. Тэ бүжиглэхгүй бол тэр чинь нөгөө жоохон нуруу нь өвдөд гэдэг шиг те 2 секунд бүжиглжүүл тэгэл тэр чинь буруу болчих гээд байна шүү дээ те. Айгүй бол дараа нь харуулмаар бол та загнуулаад бөөлөв. Харуулж байна. За дараагийн одоо амьтдын хэл бол чичирхийллээр ярилцдаг амьтд байгаа. За бидний одоо ярих чагаа сонгодог жишээ бол яалтчгүй зааны жишээ байгаа. За өөр бас өвт мөтнүүд бол бас чичирхийллээр ярилцдаг. Тэрийг нь одоо шувууд өвтнүүдийн чичирхийллээр ярилцдаг ингээ ойлгоцсон. Ингээ бороо орохоор ингээ өвт гарч ирдэг штэ. Тэр чинь ингээд тэр борооны чичирхийллийг өвт маань мэдрээд тэгээд одоо ингээд нар ингээд бороо орцсон болохоор чигшил гайгүй би наранд ингээд хурданд хатахгүй тийм болохоор дээшээ гарч хоол хүн сай үржлээ олъё гэд ингээд дээшээ гардаг. Бусдаар бол нөгөө бачимдаад дээшээ гарч байгаа юм бол биш. Нөгөө хүмүүс болохоор усанд ингээд амьсгалж чадахгүй хөрсийг ингээд нэвччихлээ гэж бодоод байдаг шүү дээ. Тэгтэл тийм биш. Зүгээр л нарнаас хурдан хатахгүй болохоор дээшээ гарч тэр боломж нь бүрдэж байгаа. Тэнгүүд шувууд болохоор борооны тэр туслын чичирхлийг дөөрэж ингээд газар тогшингууд өглөөдөө ингээд өвт мөтийг ингээд гаргаж ирж иддэг. Зарим амьтад нөгөө бас ингээд нөгөө сохор намын өдөр чинь яг ингээд газар руу ингээд ухаж орох нь яг тэр чичирхэлтэй адилхан. Тэгээд өтнүүд ингээд цухтааж тийшээ гардаг юм бэл. Тэгээ хүн болохоор энийг яаж ашигладаг вэ гэнгүүт нөгөө юм эртний арга байдаг. Им модыг ингээд хоёр модыг хооронд нь үрээд чичирхийлэл ингээд дэр гэдэг ингээд үүсэнгүүт өтнүүд ингээд шаваад гарч ирдэг. Тэгээ тэрийгээрээ загас барьдаг тийм жишээ тийм л. За одоо ярих байгаа жишээ нь бол яалч нөгөө Африкийн заанаа ярихгүй болохгүй сейсмик харилцаа гэж хэлж байгаа. Гэж нэрлэдэг юм чичирхээний харилцаа. Энэ бол байгальд ирэх гар утас шиг л хэдэн 10 км-ийн цаанаас хоёр зааныг хооронд нь ярих тэр сүлжээг бий болгомж өгдөг. За яаж вэ гэвэл заанууд маш юм нам давтамжтай 20 Гц-ээс доош инфрадолгионыг архирах байдалтай дууг ингээд өөртөө гаргадаг. Тэр нь ингээд биеэр нь ингээд дамжаад хөллөөр нь ороод одоо ингээд газарт тэр дууг ингээд тархаачдаг. За энэ хүчтэй архиран долгион нь агаараар цацдагаас гадна голны зааны том бие хүнд хөлөөр нь дамжин шууд газрын хөрс рүү инфра чичиргээ болоо орж байгаа. Энэ чичиргээг хэрхэн хүлээж авдаг нь бүр сонио. Заанууд мэд чихээрээ биш хөлөөрөө сонсдог гэж хэлж байдаг. За хөлний уланд
яг юугаараа яаж мэдрээд байна гэхээр Pacini capsule гэдэг Pacinian corpuscles гэдэг нэрлдэг юм даралт болон жижигхэн бүртгэдэг мэдрэлийн маш нарийн тийм ширхэг юм эсүүд байдаг. Тэгээ бас маш олноороо юм шигүү bijдэг. За тэр нь баг тэдний 2 дахь чих, дэлхийн хамгийн супер чих гэж ойлгоход болно. За тэгээ 2 цааны сүрэг хичнээн километрийн цаанаас энэ аргаараа холбоо тогтоон сүлжээ барьж хизээ хаана уулзалтах уу, наан чин бороо хур цаг агаар яг ямар хуу байна, сонин сайхан юу байна гэдэргээд бүх мэдээлэл хоорондоо ингээ хэдэн 10 км-ийн зайнаас уцаар ярьж байгаа юм шиг солилцож байгаа гэсэн. За одоо хэл ярианы 3 дахь хэлбэр, үнэрийн хэлбэр. Шоргоолчнууд дээр маш сайн хөгжсөн байдаг. За тэдний харилцааг шинжлэх ухааны хэлээр сүргийн оюун ухаан swarm intelligence гэж нэрлэж байгаа. Энэ зөвхөн феромон буюу химийн дохио ашиглан ажилдаг айгүй нарийн тэм логистик систем байна. За үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал шоргоолж хоол хайхтаа замдаа ингээд хоол хайгаа явж байхдаа замдаа маш юм сул үнэртэй үнэрийг ялгаруулаад тэмдэг тавиа явж байдаг. Хэрвээ идэж олдвол үр рүүгээ буцахдаа яг явсан замаараа буцаад явна. За тэр ингээд давхарлагдаад тэр замаар явсан замаараа яваад ахаар үнэр нь ингээд давхарлагдана гэсэн үг. За тэгээд үүрний гадаа байгаа бусад шоргоолжууд үнэр хаана хүчтэй байна тийшээ яв гэсэн ганцхан дүрмийг баримталдаг. Тэр явсан зам руу зөвлөж очоод тэгэд очсон шоргоолж бүр хоолыг аваад буцаж ирэхдээ үнэрийг нь улам тод болгоод тэр замыг улам ингээл тодруулаад гэдэг гэсэн үг. Ингээд маш тод замын үнэр ингээд бий болдог гэсэн үг. Одоо яг өөрсөндөө зориулаад зам хийчих гэсэн үг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хоол дуусангууд шоргоолчнууд үнэр нэмхэн болж хуучин үнэр нь агаар дууршиж алга болсноор газрын зураг дээрх тэр хүү зам өөрөө байгалийнхаа чамаар арилдаг гэсэн үг. Тэгээ сүрэг дараагийн шинэ хайгуултаа гарах боломжийг ол бий болгодог. Тэгээд магадгүй юм төрүүлж зам үүсгдэг хайгуулт шоргоолчнууд гэж бас байгаа. За одоо хамгийн чухал нь чимээгээр өнөөдрийн одоо гол нөхдүүд чимээгээр харилцдаг амьтад. Одоо яг бид нар шиг sperm whale. За Монгол орчуулганд юм төрүү халим гэдэг орчуулгууд байгаад байгаа. Гэхдээ sperm whale гэдгээр нь баг яриад явцсан зүв байх. Sperm whale. За энэнийг ярихаас өмнө хамтран ажиллаж чадвартай. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мянган найз амьтны дэлгүүр маань хөрх амьтдын нэвтрүүлгийг маань ивент гэж хамтарч ажилладаг. Тэгэхээр та бүхэн маань одоо тэжээвэр амьтандаа зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоолыг бас хинч бас тийм хоолыг сонгохыг хичээн. Бид нар ч өөрсдөө нөгөө хоолын одоо хэр зэрэг сайн хоол үгүй вэ гэдгийг одоо амталж үзээч юм уу мэдэхгүй учраас одоо яг одоо дэлхийн нийтэд хүлээмж шүргцэн энэ хоолыг сонгох нь бол зүйтэй юм аа. Тэгэхээр мянган найз амьтны дэлгүүр агийн албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээвэр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг бол оруулж ирдэг. Ихэнх амьтны хоолнд бол өнгө, амт оруулагч, бодогч үйс мөн үр тариа, ургамлын гаралтай ураг ихээр агуулгадаг болохоор за Kitchen Flavor бол үүнээс яг ялгаатай, яг жинхэнэ одоо амьтандаа хэрэгтэй, жинхэнэ махан ураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, за ногоо ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их үүсвэрийг ашиглан үйлдвэрлэдэг. Тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг бол зөвлөх болсон юм байна. За эдгээр Kitchen Flavor үүнийг яг тэжээвэр амьтад зориулсан хэрэгжүүлж байгаа. Тиймээс энэ хоол бол хотод гисцийн чочроохгүй, дархлааг дэмждэг, эрүүл, үс, арьс, булчингийн хөгжилд тустай. За хүнээр бол одоо соёлын хоол шиг юм шин тэжээлтэй эрүүл сонголтыг санал болгодгоо. Тэгээд одоо муур маанч бай, нохоо маанч бай одоо адилхан л хүн тохиолддог тэр асуудлууд адилхан тохиолдно, шүдэн өвдөн, арьс үснэ, унан одоо мөөгөн цэртнэг янз бүрийн олон ийм асуудлууд гардаг. Гэхдээ хоол сайтай байхад бол харьцангуй бас гайгүй байдаг. Тэгэхээр эднийд бол муур гоо сайхны хоол, муурны одоо бөөр шийсний замын урьдчилан сэргийлэх хоол, маш олон муур нөгөө бөөрний хагалгаанд бас ингэж орж харагддаг. Бас айгүй өрөвдөлттэй шүү дээ. Тэгээ зулцхан муур насан турсан муурны тусгай хоол гэдэг одоо нэмж хэлэхэд хүмүүс маань зөвхөн яг одоо энэ зориултын хоолыг өгнө гэхээс одоо зариг маригмаа долоолгодог ч юм уу, одоо шоколад бол нохоон шууд хор болж ах жишээ нь тэдний чинь задлах одоо үе удмаараа тийм юм идээгүй одоо юм амьтад шүү дээ. Тийм учраас тэрийг задлах ямар ч юм байдгүй учраас одоо мууранда усан үзэмж өгч явах шиг тэр бол зүгээр шууд хорлож байгаа аюултай үзэгдэл шүү. Тэгээ та бүхэн Kitchen Flavor Mongolia-гаас одоо хоолой бас нэг 5 хилээр нь ч юм уу захиалаад авчгаар их амар байдаг. Гэртээ хөргүүлэн авах боломжтой. Мөн 77 49 88 93 55 8 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. За нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгч мянган найзынхаа хамт олон их баярлалаа. За баярлалаа.
За одоо хамгийн чухал нь одоо өнөөдөр ярих хамгийн чухал бол чимээгээр харилцдаг амьтад. За тэдний төрөө халим гэдэг одоо сперм мэлүүдийн тухай ярих чинь. За тэд бол ингээд бүр далайн гүн рүү бүр бидний одоо орж чаддаг тэр 1000-аас 3 метрийн гүнд ингэж шумбаж 8 читрийг агнж иддэг тийм дэлхийн хамгийн том ангууч амьтад. Одоо цэнхэр халим гэдэг амьтан чинь дэлхийн хамгийн том амьтан шүү дээ. Тэгэхдээ цэнхэр халим чинь ийм махчин ангууч амьтан биш. Шүүн хооллогч. Тийм шүүн хооллогч. Харин дэлхийн хамгийн том махчин амьтан юу юм бэ гэх юм бол сперм whale байгаа. Бас дэлхийн хамгийн том тархитай амьтан бол сперм whale байгаа. Бас дэлхийн хамгийн чанга чимээтэй амьтан юу юм бэ гэвэл сперм whale байгаа. Тэгэхээр дэлхийн хамгийн том 3 рекордтой амьтан байх гэсэн үг. За тэдний хувьд энэ түнэр харанхуй зөвхөн дуу аваагаар л одоо цорынгаан царилцах боломжтой. Бас дуу аваагаар л эколокацаар орчноо мэдэрдэг. За энэ халимны түүхийг ярихад бүр хуучин үеийн тэр нөгөө халимны хангийн тухай эхлээд ярьж түүх нь эхлүүлэе гэж бодлоо. Анх ингээд далаачид энэ сперм whale-ийг ингээд айгүй их агнадаг байсан юм байна л да. Тэгээ агнахтаа ямар аргыг ашигладаг вэ гэхээр энэ сперм whale гэдэг амьтны одоо байгалийн дайсан нь болохоор нөгөө орка гэдэг алуурчин халим байгаа. Алуурчин халим тэгээд нөгөө том акул байгаа. Гэтэ хамгийн том аюул нь бол алуурчин халим. За алуурчин халим жижиг сперм whale-ийг одоо дөнгөж төрсэн сперм whale-ийг идэхэд магадгүй ингээд дайрахад сперм whale-ууд маань юм хамгаалтын тойрог үүсгдэг. Хамгийн жижигхнээ голдоо хийгээд бусдууд нь ингээд бүгдээрээ ингээд тойроод хамгаалцдаг. Одоо хэрвээ чи миний зулцгийг авахыг хүсчихвэл эхлээд намайг даваад гар гэдэг нөгөө киноны үг гэдэг чинь тэрэн шиг яг ингээ бүгдээрээ яг тэр зулцгийг ингээ бөөнөр ингээ хамгаалдаг гэсэн үг. Тэгээ ийм тойрог үсгдэг. Тэрийг ингээ хүмүүс мэддэг болчоод ингээд бид нар аюул ирж шүү гэдгээ ингээ илтгэж чинь одоо чимээ гаргаач гэдэг юм. Тэнгүүд нөгөө халимнууд чинь хамгийн жижигхнийгээ ингээд голдоо игээд ингээ бөөнөр ингээ хамгаалтын тойрог үсгэн дээр. Тэнгүүд нөгөө тойргийн гадна байгаа том нөхдүүд рүү чинь жадлаад тэгээ агна явдаг гэсэн. Тэгсэн чинь одоо тэр нь ажиллах юм болцсон. Бүр ингээд хойно бүр эрс борс. Яасан бэ гэсэн чинь уг нь бол хамгаалтын ганц одоо аюулаас хамгаалдаг ганц тэр механизм тэр хамгаалтын тойрог байсан чинь одоо ерөөсөө ингээд ах юм бол хүмүүс бидний агнж чадаад байна. Болио гэдэг зүйлийг тэр хооронд ингээд ойлголцоод байгаа. Хүмүүс ирээд аюултай гэдгийг мэдгэлээ халимнууд бүгд тэр юун хамгаалтын тойрог үүсгэх байтугай зүгээр л зүхтаадаг болсон. Тэгээ зүхтаахтаа зөвхөн өөртөө зүхтаахгүй ойр хавьд байгаа халимны гэр бүлүүдэд бас мэдэгдээд явдаг. Энд аюул байна. Бүгдээрээ цухтаагаарай. Халимынхаа нөгөө авралын тойргийг үүсгэж болохгүй шүү гэдгийг ингээд хэлдэг байсан гэдгийг ингээд мэддэг болсон. За эдгээр энэ халимны яриа нь хид хідэн алхамтай. За эхний алхам нь өөрсдийнхөө нэрийн хуудсыг зарладаг. Жишээ нь Карибын тэнгисийн нэгэн юм одоо энэ судалгаа сайн хийгддэг газар нь бол Карибын тэнгис үү тийм ээ. Карибын тэнгисийн нэгэн юм сперм whale-ийн халим таг гэдэг ингээд таг гэдэг юм зайтай 2 таг авснаа таг гэдэг юм 3 тагийг үргэлжлүүлээд юм морс код шиг юм байгаа гэсэн. Таг гэж дуугарахад энэ түүнээс гарсан дуу аваа акустикийн долгион нь далайн усаар дамжин маш хоол зайд сураатна. За энэ ихний дохион бусаддаа би Карибын овгийн тэдэдгээр сүргийн халим байна. Одоо би тийм зүгт явж гин гэсэн одоо юм мэдээлэл гэж болж байгаа гэсэн. Энэ яг таг гэдэг энэ гаргаж байгаа эхний энэ дохио бол одоо энэ кода буюу одоо юм яг морс код шиг ажилладаг гэсэн үг. Эдний хэлнэ. Тэгээд энэ нэрийн хуудасаа эхлээд гаргаж байгаа. Одоо энэ болгоно нь өөрөөр байгаа. Овог бол одоо халимнуудад юм овог гэр бүллүүд ингэж байгаа. Тэнгүүд гэр бүл болгон өөрсдийн гэсэн юм нэг юм ойролцоо юм морс кодтай. Өөрсдийн гэсэн юм нэр хуудастай. Тэнгүүдээ магадгүй Карибын тэнгисийн одоо халимнууд эсвэл жоохон цаашаа ингэж явж байгаад Атлантын одоо өөр гэр бүлүүд эднэр юм хоорондоо бас өөрийн нэрийн хуудастай өөрийн бүр юм хэм маягтай. Тэр нь одоо хүнээр дүүцүүлэх юм бол англи хэл гэдэг ингээд нэг хэл байгаа шүү дээ. Тэгтэл англи хэлийг British accent гэж нөгөө can I have a bottle of water гэдэг нэг юм арай өөрөөр хэлээл American English гэж ингээд аялгууд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг юм аялгууд байгаа даа бүр өөр хоорондоо. Тэгээ юм өөрийн гэсэн хэлтэй, өөрийн гэсэн нэрүүдтэй байгаа. Нэрийн хуудасуудтай. За хоёр дахь алхам нь нөгөө тал нь хариу өгөх. За халимнууд хизээч бие биенийхээ дуун дээр одоо чимээ гаргаж хахад бие бинийгээ ярьж хахад давхарлаж дуугардаггүй. Маш соёлтойгоор ээлжлэн товшдог.
яг л хүний ярианы соёлд нэг хүнийг ярьж хахад нөгөөх нь тасалдаггүй сонсоод дараа нь хэрэлдэг дүрэн байдаг шиг яг ингээд бие бинийгээ хүлээж ярьдаг гэсэн үг. За халимнуудад энэ дүрэн бол яг адилхан хүлжилдэг. За 3 дахь алхам нь ойртож уулзах үед халимнууд дуу чимээгээрээ бие бинийгээ байршлыг тогтоогоод усан дор ойртон ирж зэрэгцэн сэлж эхэлж байгаа. За энэ үед тэдний яриа бүр сонирхолтой болж байгаа. Тэд хол байхдаа маш чанга юм стандарт кодоор ярьж байсан бол нөгөө так гэж ярьжсэн бол яг хажуудаа ирэхээр дуугаас олруулаад шивнж байгаа юм шиг зөөлөн төвч эхэлдэг. Тэгээ бас ярианыхан тэр өнгө айсан ч гэсэн шал нэг юм шивнж байгаа юм шиг болч тийм ээ. Тэнгүүд энийг нь бас биологчид тайлбарлахдаа илүү юм friendly тэ нөхөрсөг харилцаа юм байт юм болов уу гэж одоо тайлбарлаж байгаа. За энэ нь тэднийг бие биедээ дасаж бид нэг баг бид найзууд бид магадгүй хосуучин өдр гэдгээ баталж байгаа хэрэг. За дөрөвдөх нь нөхцөл байдалтай тохируулан үгээ өөрчилт юм аа. За хэрвээ их халим зулцгаа дагуулаа ингэ явж ивэл кодоогоо ингэ кодоо зориудаар удаашруулж тэр удаашруулж байгаа робото гэж бас нэрлэж байгаа. За робото гэдэг нь яг ямар утгатай юм бэ гэж санахгүй ч робото гэж нэрлэдэг юм байна. Арай уянгалаг болгох юм. Одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр их халим зулцгатайгаа baby talk гэдэг. Нөгөө хүмүүс вананана гэдэг л ингээл өхөөрддөг шүү дээ. Яг тэрэн шиг юм зулцгатайгаа тийм зөөлрүүлж уянгалж бүүвэлж ирдэг гэсэн үг. За харин эсрэгээр гинэт аюул жишээ нь нөгөө алуурч айлм ингээ гараад ирэхэд тэд кодоо ингээд маш хурдан юм сандарсан хэмнэлтэд болгож байгаа. Эрс ингээд өөрчлөгдөж ингээд мэдрэгддэг. Тэгээ өгүүлбэрийнхаа бүтцийг юм уртын дуу шиг богиносгодог байна. За тэд яг яаж энэ чимээгээ гаргадаг вэ гэвэл халимны юм толгоон дотор юм хамгийн сумгаараа агаарыг шахаж толгооргоо тэр агаарыг ингэж оруулдаг юм phonic lips гэж байт юм байна. Энэ яг ингээд энэ уруул шиг гэхдээ толгоон дээр тэр уруул нь ингээд агаарыг хавчиж оруулаад одоо таг гэсэн тэр авиг ингэж бүтээдэг. За энэ нь шууд бас ингээд гаргахгүйгээр толгоон дотор ингээд толгооны оройд байрладаг маш том юм тосон торох гэж байгаа. Тэр торхыг нь спермацети гэдэг. Тэр торхонд юм айгүй юм тослог бүтцтэй. Тэр тослог бүтцэн жоохон цагаан доо юм байна л да. Тэнгүүд анх тэр тослог бүтцийн хүмүүс сперм гэж ойлгоод энэ халмыг сперм whale гэд нэрлэлсэн юм байл. Андуураад өгсөн юм. Тийм тэр тосон дорх нь одоо энэ чимээг барьж авч ингэж чимээний эрхтэн байгаа байхгүй юу гэнэ л. Зааж гараа би буруу ойлгочихгүй юу? Энэ дээрээ юу гэм үү? Одоо тий нэг ам шиг бүтцтэй тэрнгүүрээ гаргадаг. Буюу баг яриад байна шүү дээ ер нь. Гаргадаг бас авдаг. Авдаг нь гэхдээ яг гол авдаг нь эрүүн дээрэл юм байл л те. Гол ингэж тэр так гэдэг чимээ гаргадаг нь энэ дээр юм чимхүүр шиг уралтай гэсэн үг. За тэгээд ийм цуурай туулагч тийм ийм торонс одоо ийм торх байгаа гэсэн. Тэр торх нь ийм цагаан өнгийн өөх тос агуулдаг. За энэ торхон дундуур ингэж дуу аваа явж ард талын ийм бас ийм ойлтын ийм ойдаг хэсэгтэй тэрэн дээр ингэж маш хүчтэй ойнгууд ийм цуурай үүсдэг. За энэ цуурай нь дууны хүчийг нь бараг 10 дахин илүү ингэ нэмчихэж байгаа. Спикерийн волюмыг ингэ өсгөждөг гэсэн үг. За сонирхол бол одоо нөгөө төрүүлж сперм бол дэлхийн хамгийн том тархины амьтнаас хамгийн чанга дуурдаг амьтан гэж хэлсэн. Хүний энгийн яриа 60-аас 70 децибел байдаг бол одоо хүн ингээ бүр яаж хашгирсан нэг 100 децибелчүүд гарантай л хашгирд юм байна. Бүр ингээ хамаг байдгаар гэж хашгирсан ч 100 децибелчүүд гарантай. Харин сперм-ийн энгийн одоо тэр так гэд ярьж байгаа чимээ 230 децибел яваад доо. Тэгэхээр 2 хүн зэрэг хашгирж байгаатай хамаг байдгаараа за магадгүй 3 хүн хамаг байдгаараа зэрэг хашгирж байгаатай адилхан дуу аваа энгийн яриан л тийм чанга байдаг гэсэн үг. За энэ хүчтэй дууг толгойн доод хэсэгт байрлах өөхөн давхрах яг л интерес нь болохоор жанк гэж нэрлэдэг. Яг л лазер шиг нэг цэгт базан ингэж фокуслаж далай руу код болгон долгионоор чимээгээр ингэж цацруулж бууддаг. За одоо би жишээ нь яг танилуу ярих гэж байгаа бол тэр нөгөө тэр дуу аваагаа толгоонд ингэ боловсруулж агаад диффьюзлэгдээд 10 дахин чангалаад тэгээд ингэж бодлоо тэгээд тэр нөгөө уруулаараа ингэ гаргаж байгаа гэсэн. Ингээ фокуслаж гаргадаг гэсэн. Хаамаагүй ингээд бүх дуу аваагаа ингээд цураатуулаад цацруулчихгүй. Маш ойлгож байна. Одоо энгийн гэрэл болон лазер хоёр чинь бас тий одоо хүрх хэмжээ хүртэл өөр болчих штэ нэг цаг төвлөрөхөөр. Тэгээд хариу ирэнгүүд нь түүнийг нь одоо ингээд магадгүй та өөр нэг халин байгаад надад ингээд буцаа хариулах юм бол юм доод хэрүүгээрээ барьж аваад тэгээд тэр нөгөө толгойн дуу боловсруулагч руу оруулаад ингээд харилцаа явдаг юм л. Сонсох хэрэгт нь ам юм. Сонсох хэрэгт нь одоо толгойн тэр чигтэй л гэсэн.
Яг чихэн доод эргүүрээ хүлээж авна. дэлбэн үргийг нь доод үрг нь илүү ингээд доод эрүүн илүү аваад байна гэсэн үг. Тэгээд энэ тэр акустик долгионыг халимнууд бол ингээд хоорондоо сонсоод байгаа. Тэгээ яг хүмүүс зарим чимээг сонсч чаддгүйтэй адилхан халимны нөгөө гол золиос болдог, эзэж нь болдог нөгөө сквидүүд, наймаалчууд энэ чимээг сонсдгүй юм шиг байгаа. Тэгээд халин чинь одоо яг ингээд тэр чимээгээр ингээд буудаад тэр чимээ нь тэр наймаалч нь буцаж яваад наймаалчийг хаана байгааг нь мэдчихдэг. Тэгэл халим гинт гарч ирэл наймаалч гэдэг. Тэгээд энэ сонирхолтой юм бол сперм whale-ийн бие арьс нь ингээд айгүй их сорвигдсон байдаг. Тэр сорив нь дийлэнхтэй яг энэ наймаалчнаас авсан сорив байдаг бил. Аврага том наймаалчнаас. Тэр далайн гүнд бас маш том наймаалчуд байдгийг бас илтгэдэг гэсэн үг. За хүн бол төвөнх одоо амаараа ингэж ярьж байдаг амт бол халин бол баг ингэ толгоогоор ярьж байдаг гэж одоо ингэж ойлгож болохоор хогсон. За одоо хамгийн галзуу нь зарим амтад бидний бүр юм сонсч чаддаггүй ертөнцид одоо харилцдаг. Хүн нөгөө 20-оос 20 мянган герцийн дууг сонсч чаддаг гэж байгаа бол заан 1 герцийн тэр нөгөө борооны туслыг сонсч байна. Харин нөгөө талд их лааны ирвэхэ, шүний ирвэхэ зарим төрлийн юм царцаанууд бүр 200 мянган герцээс дээш тавчмжийг мэдэрдэг. Энэ ургамлын гаргаж байгаа чимээг хүртэл сонсно гэсэн үг. Ургамал хүртэл би өвчтэй байна, би ядарсан байна, би яг хөө зүгээр ирүүл байна гэдгээ ингээд акустик долгионоор илэрхийлж чичирхээлээр илэрхийлдэг гэсэн үг. Энийг нь одоо энэ шүний ирвэхэнүүд ч байт юм уу мэдэрч чаддаг. Ингээд нөгөө тэр шүний ирвэхэ маань ургамал дээр өндгөө цацхуу, миний өндөг одоо баталгаатай идэж хичээлтэй юу гэдгээ ингээд мэдчихэж байгаа гэсэн үг. Хэрвээ жоохон өвчтэй ургамал дээр тавьчих юм бол өндөг нь ингээд авгалдаа болохоор юм идэхэд ингээд өвчтэй юм идэх ч юм уу эсвэл байхгүй болдог ч юм уу аюултай эрсдэл үүсэж байгаа гэсэн. За ер нь л бид энэ дуу авианы ертөнцийн маш жижигээс сонсож байгаа гэдгийг ингээд дахин хэлмээр байна. Тэгэхээр магадгүй амьтад үргэлж ярьдаг байсан баг. Бид л сонсч чаддгүй гэдгийг одоо ер нь илэрхийлж байгаа. Гэхдээ энэ байдал маань одоо өөрчлөгдөж байгаа. 2026 онд өөрчлөгдөж байгаа маань. За яагаад гэвэл хиймэл оюун ухаан энэ AI гэдэг нь шинэ сонсох чадварыг өгж байгаа. Олон мянган энэ бусад энэ халимны олон мянган энэ цагийн одоо дуу хураасан бичлэг их датаг компьютер руу суперкомпьютер руугаа ингээд өгөөд шинжилгээ дүн анализ хийх юм бол тэдний давтамж давталт одоо хэм маяг холбоо зэргийг нь олж харж ойлгож эхэлж байна. Хүний анзаарахгүй ялгааг машин анзаарч байна гэсэн. За одоо энэ AI ямар туршилтаар баталж харуулдаг вэ гэхээр бүр шал өөр юм хоёр хүний хэлийг өөр хооронд нь огт орчуулахгүйгээр ингэж нэгээс нь нөгөөрөө ойлгож болдог. Тэр AI ямар ч юм орчуулгын мэдээлэл байхгүйгээр энэ хоёр чи ерөнхийдөө бүтцийн хувьд юм төстэй юм байна. Им ихшгүүд нь ийм утгатай юм байна. Ерөнхийдөө одоо чинь би ууртай байна. I'm angry гэдэг ингээд хоёр ингээд хэлээр ярьж штэ. Энийг тэр AI огт ингэ мэдхгүйгээр ингээд сонссоор хагаад сурж болдог. Яг тэрийг нь энэ одоо амтны хэл дээр ингээд сурж байгаа. Хамн дээр хамгийн гол хэрэгтэй юм нь их дата, маш их хэмжээний дата, олон жилийн дата. За тэнгүүд ямар амьтдын датаг ингээд одоогийн байдлаар цугласан байгаа гэхээр халимны дуу авиан дээр ялангуяа 20-30 жилийн судалгаа хийсэн ус далайн гахаа нөгөө дельфинүүд дээр маш сайн судалгааг нь хийсэн. Тэд нар ч болохоор клик гэдэг нөгөө whistle шүгэлтэн эсэрдэг. Шүгэлтэн эсэрдэг дуурдаг. Тэгээ сармагчнууд дээр судалгааг сайн хийсэн байт юм байна. Сарсимын ухаан дээр сайн хийсэн байт юм байна. Тэгэд шувууд дээр одоо хийж байгаа юм. Тэгээ энэ их датаг цуглуулад үнэхээр солиотой зүйлүүд гарч ирдэг. Хамгийн сонирхолтой нь хамгийн том жишээ нь түрүүний дурдж байгаа энэ яг одоо Номхон далайн болон Карибын тэнгисийн гүнд явагдаж байгаа Project SETI гэдэг дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн том хиймэл оюун ухааны төслийг эхлүүлсэн байна. Яг нөгөө ямар нэртэй компани лээ нэрийг мартчихлаа. Одоо устцсан байгаа мөслийн үеийн чоныг амьлуулдаг. Бараг нөгөө Jurassic Park-ийн зохиолыг биелүүлэх гээд байгаа компани шиг энэ компани болохоор амьтдыг хүнтэй ярьдаг болгоё гэдэг зорилготой тийм компани. За зорилго нь одоогийн байдлаар хамгийн түрүүнд тавьсан байна. Зорилго нь бол ингээд амьтд хүн хоёрын хооронд ойлголцдог болъё. Бүр яг хэлээр нь ярьдаг болъё гэдэг ийм зорилго тавьсан компани. Одоогийн тавьсан байгаа зорилт нь түрүүний нөгөө sperm whale-ийг хэлийг бүрэн орчуулах. Сүүлд нөгөө нэг кино гарсан байсан шүү дээ. Project Hail Mary. Тэрэн дээр
манай нөгөө гол дүрийн залуу хайр гаргийн нөгөө тийм чулуун биттэй AI ашиглаад орчуулад тэр хоёр хоорондоо ингээд ойлголцсон ярилцсан. Яг тэр логик л яваад байгаа гэсэн үг. За үүний ард project setting ард дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийн нэгдэл байгаа. Энд зөвхөн далайн биологчдоос гадна MIT, Harvard, Berkeley одоо ийм компьютер програмчид буюу компьютер програмчид бас хүний эртний нууцуудыг бичсэн, тайлсан тийм супер хакерууд, тэгээ хиймэл оюун ухааны хамгийн топ инженерүүд, робот техникчид бүр ингээд хүний хэлийг дүрмийг судалдаг хэл шинжлэхээний эрдэмтдүүд хүртэл багтсан байдаг. За гэхдээ ямар ч тойл бичиг байхгүй байж хиймэл оюун ухааны ачаар халимын хэлийг яаж бүр орчуулад байна гэхээр энэ бол жинхэнэ математикийн гайхамшиг цаана явж байгаа. Компьютерийн шинжлэх ухаанд хэлний юм тополог гэж байт юм байна. За хэрвээ англи хэлийг компьютерт оруулаад үгнүүд нь бие биетэйгээ ингээ хэрхэн холбогдож байгаа логикоор нь ингээд дижитал орон зайд цэгэн зураглал үүсгвэл тэр хэлний юм асар том олон хэмжээст геометр дүрс болгон хувирдаг болж хувирдаг. Жишээ нь хаан гэдэг үг дижитал орон зайд хатан, титэм, эр хүн гэдэг үгнүүдээс дандаа яг ижил математик зайд байрладаг. Хамгийн сонирхолтой нь герман эсвэл япон хэлийг яг ингэж дүрслэхэд хүний тархины логик ижил болохоор яг ижилхэн хэлбэртэй геометр дүрс үүсдэг гэж байгаа. Тэр AI-уд огт мэдхгүйгээр зүгээр ингээд хэллийг нь ингээд дүрс болгонгод тэр хоёр хэл яг адилхан дүрсийг үүсгэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дүрснүүдийнх нь үг болгоны утгуудыг ингээд толбоод маш нарийн юм математик аргачлал яваад тэр нөгөө утгуудыг хоорондын зайгаар нэг холбоод юм дүрс үүсгдэг гэсэн үг. За энэ логикоор project set-ийг ажилладаг. Тэгээ яг энэ аргыг ашиглаж тэд халимны 4 тэрбум гаруй энэ товшилт гэж нэрлэж байгаа юм л да. Так гэдэг энэ чимээг товшилтыг хиймэл оюунд уншуулад усанд орох халимны хэлний геометр дүрсийг зурж гаргасан байгаа. Одоогийн байдлаар. Тэгэхээр ер нь бол Google Translate-ний эхэлсэн гэсэн үг. Одоо Google Translate. Тэгээ тэд үг бүрийг нэг бүрчлэн орчуулах гэж оролдоогүй. Зүгээр халимын хэлний геометрийн дүрсийг хүний хэлний дүрсээр математикийн аргаар давхарлаад ингэ тавьсан. Одоо хүний хэл чинь нэг юм магадгүй юм нэг гар шиг дүрс байла. Тэгвэл халимны хэл шиг нэг иймэрхүү дүрс байла гэхэд энэ хоёрыг давхарлаж тавиад тэр давхарцал дээр нь за так гэх юм бол за нэг иймэрхүү утгатай юм байна. Так гэх юм бол би сандарч जैन гэдэг энэ үгтэй давхцж जैन гэдэг ингээд давхцуулаад харж тэгж одоо ойлгох гэж хичээж байгаа гэсэн үг. За ингээд хоорондоо яг тарч байгаа хэсгүүдийг нь олж харж эхэлсэн. Өөр нэгэн сонирхолтой жишээ хэлэхэд их халим зулцгатайгаа усанд ор зэрэгцэн сэлж байхдаа так гэд 5 удаагийн жиг тэмдэлтэй кодыг гаргад юм байна. Энэ нь болохоор яг зулцгатайгаа ярихдаа хэмлэгийн зориудаар зөөлж байгаа гэдэг нөгөө түрүүний хэлчихсэн юм байна. За тэгээ хиймэл оюуны геометр дүрс дээр энэ хэмнэлийн өөрчлөлт нь хүний хэлний бүү ээж нь хажууд чинь байна гэдэг тэр бүүэн шинжтэй тайвширсан өгүүлбэртэй яг ижилхэн математик зэг дээр очиж буусан юм байна. Гайхалтай. Энэ 5 таг гэдэг нь бүү гаараа гэдэг одоо 5 таг гэдэг нь зүгээр таг гэдэг юм удаан тайван давтамжтай 5 таг бол хүний хэл дээр ингээд давхцуулахад бүү ээж нь хажууд нь байна гэдэгтэй давхцаж байгаа шүү. Тэнгүүд одоо хүмүүс чинь энийг ингээд мэдчихэд хиймлэр 5 удаа так гэхэд магадгүй өнчирсэн тэр халимны цулцаг тайвшрах үзэгдэл харагдаж болно гэсэн. За өөрөөр хэлбэл халимнууд хүнтэй адилхан хүүхдтэйгээ ярихдаа ярианыхаа өнгийг зөөлрүүлж хувирдгийг маш логикоор тайлж байгаа. Тэгээд ингэ боломжийг харуулж байна. Тэгээ эрдэмтдийн төлөвлөснөөр хиймэл оюун ухаан халимны одоо энэ хилцүүн дүрмийг бүрэн сурч дуусгах маш ойрхон байна. Магадгүй 2030 он гэхэд тэд энэ сперм whale-ийн хэл яриаг яг хүнийх шиг ингээд ойлгож байна. Тэгээд усан дотор тусгай чанга яригч тавиад халимнууд руу өөрсдийнх нь хэлээр хиймэл оюун ухаанаар үүсгэсэн кодыг шингээд шууд ярилцаж чатлж байгаа юм шиг тийм галзуу тийм төлөвлөгөө одоо эднэр ингээд бодцсон байгаа. Бүр арай л галзуу юм байна. За тэгвэл одоо сонирхолтой байгаа яг амьтад яг хүний хэлээр ярьж ойлголцсон чадсан хамгийн алдартай хоёр жишээ. За одоо эсэргээр нь бид нар одоо ингээд хүмүүс амьтантай ярихаас эсэргээр нь амьтад хүний хэлээр ярьсан хоёр жишээ гэрээ. За.
За хоёлаа нэвтрүүлгийн хамтран аялалчийг танилцуулах цаг болжээ. Тэгээ танилцуулчаад үргэлжлүүлээ. Маш сонирхолтой шээ. Ямар гоё мэдээлэлүүд бэлдэвэ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Алтан гишүүд маань ажиллаж байна. Тэгээ шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийт одоо 1000 гаруй шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ одоо хүргэж байна. За нийтдээ бол манайх одоо 2000 гарсан нэвтрүүлгүүд бол YouTube дээр одоо байж байна. Монгол хэлээр ойлгож байгаа хэн бүхэнд ямар нэгэн үн төлбөргүйгээр шууд хүрч байгаа. За тэгэхээр алтан гишүүд гэж энэ ямар хүмүүсийг яриад байдаг юм бэ гэхээр одоо манай нэг нэвтрүүлгийг 90 төгрөгөөр үнэлээд буюу нийтдээ 100 мянган төгрөгийн хандив бидэнд өгсөн юм хүмүүс байдаг. Одоо мөнгө авлаа энэ гэж бас зарим тиймэрхүү яриануд гарч байгаа. Энэ бол хүсвэл шүү дээ те. Ерөөсө хин нэг алавдаагүй юм үйл ажиллагаа байгаа учраас бас тэгж бити бас хандаасаа гэж хүсэж байгаа. За тэгэхээр энэ 100 мянган төгрөгийг Худалдаа өрсөлийн банкны 94,000 4191 тэг 518 гэсэн од мандэр танин мэдхийн сууг эзэмшигчтэй данс руу Facebook нэр болон утасны дугаараа бичээд шилжүүлэхээр за манайхаас алтан гишүүн гэсэн энэ хаалттай Facebook групптэй ингээ оруулдаг юм аа. За энэ хүмүүс маань биднийг дэмжиж за бидний гэдэг нь одоо шинжлэх ухааны танин мэдхийн энэ мэдээллүүдийг өнөөгийн манай нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол явж нэг боловсрал танин мэдэх амтнаа танин мэджиж харилдаг болох ийм үнд суурьтай одоо тийм шүү дээ. Тэгэхээр одоо нэвтрүүлгүүд маань одоо алтан гишүүдтэй шууд лайваар ингээ хүрдэг. За бид нар алтан гишүүдэд эргээд юу өгч чадах вэ? За гэхээр за од мөндрийн төрсөн өдөр дээр ч юм уу те төрсөн өдрөө бол дандаа алтан гишүүдтэйгээ хэдэг. Тэгээ од мөндрийн зүгээс хийж байгаа юм ямарваа үйл ажиллагаан дээр аль болох алтан гишүүдтэйгээ яаж харилцаа холбоотой болох вэ? Ойрхон байх уу гэд те. За энэ бүгдүүдийг одоо спорт үйл ажиллагаа боллоо. Од мөндрийнхэн маань бас дэлхийн 5 төв рүү аялж гэн. Энэ аялал болгон 100 мянган төгрөгийн хөнгөлттэй. Тэгээ нэмж хэлэх нь одоо эдгээр үйл ажиллагаанд ямар нэгэн үн төлбөргүй энэ гишүүд маань ордог. Одоо од мөндрийн 30 ажилтнтай одоо хамгийн ойрхон байдаг гэхүү те. Ийм хүмүүс байдаг юм аа. Тэгээ та бүхэн маань ч гэсэн бас бидний нэг болоосай хараахан бас болж амжаагүй хүмүүс маань өнөөдөр ч гэсэн алтан гишүүн болоосай гэж хүсэж байна. За ингээд шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжсэн үзэг сонсогчтой олон алтан гишүүтэй дандаа баярлж авдаг шүү. Баярлалаа. За баярлалаа. За одоо хүний хэлээр амьтад өөртөө ярьсан хоёр жишээг зүгээр сонирхолтой доо тий. Коко нэртэй горил магадгүй амтны ертөнцийн үрдэн явжсэн баг. Алекс нэртэй тод. За Коко бол 1000 гаруй үгийг ойлгож чаддаг тийм нэгэн горил байсан. Гэтэ хамгийн сонирхолтой нь зүгээр үгийг цээжилдэггүй. Бүр юм өөрөө шин тэр үгүүдэд холбоод шин хос үгээр ашиглаж шин ойлголтуудыг бүсгдэг байсан. Жишээ нь бөгж гэдэг үгийг мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүйсэн юм л та. Тэнгүүд хурууны бугуувч гэж тэр Коко маань ингэ хэлсэн байна. Тэгээд нэг өдөр одоо ингээд хамгийн алдартай жишээ нь хайртай юм Коко маань өөрөө горил тэгээд муур тижээжсэн. Хайртай тэр муур нь өгцсөн. Тэгсэн чинь Коко гунигтай уйлж байна гэсэн тэр дохиог илэрхийлжсэн. Тэгээд цан төрхөөч гэсэн уучлалжсэн. За энэ бол зүгээр сурсан хөдөлгөөн шиг ерөөсөө байгаагүй гэсэн. Яг ийм хүний хэлийг ойлгоод бас хүнтэй адилхан мэдрэмжтэй шүү гэдгийг илтгэсэн тийм нэгэн жишээ. За Алекс Тотийн хувьд Алекс бол өнгө ялгадаг, хэлбэр таньдаг ийм маш сайн ийм лог сэтгэлгээтэй тийм амтан байсан маа. Бүр тоолж чаддаг байсан гэж байна. 1 2 1 2 3 гэдэг тоолдог. За нэг удаа толинд өөрийгөө хараад бүр ямар өнгөтэй вэ гэж асуусан маа. What color am I гэдэг. За одоо нэг тот өөрийгөө ажиллаад өөрийнхөө талаар ингээ асууж байгаа юм шиг байна гэсэн үг ч толинд хараад ямар өнгөтэй юм бэ гэдэг. За бүр 2007 оны 9-р сарын 6-нд энэ тот маань ойролцоогоор 31 настай байсан байгаа. Тэгээ яг нас барахынхаа өмнөх оройн түүний нөгөө юм судлаач нь түүнтэй ойр байдаг гэсэн судлаач нь түүнийг ингээд хоронд нь буцаах үед Алекс тод ойлгомжтойгоор you be good I love you гэж хэлсэн байдаг. За та сайн байгаараа би танд хайртай шүү гэд. Тэгээ судлаачид тэгээ маргааш нь ороод ирсэн чинь Алекс нас орсон. Тэгээ судлаачид энэ өгүүлбэр нь өмнө сурсан хэллэг байсан ч тухайн мөчид судлаач руу яг чиглэж тэгээд нөхцөл тохирсон байдсан гэдгээрээ маш тийм онцч тэмдэглэсэн байна. Тэгээ сүүний энэ сүүлчийн үг бол олон нийтэд өргөн тархаж амьтан ба хүний хооронд үүсэж болох тэр сэтгэл хөдлөлийн холбооны бэлэгдэл болсон. Тэгээ тэр үг зориуд илэрхийлсэн утгатай байсан уу? Эсвэл сурсан хэллэгийн хэрэглээ байсан уу гэдгийг шинжлэх ухаанд нээлттэй асуулт байгаач. Нэг зүйл бол амар тодорхой. Алекс яг тэр үгийг олон жилийн турш
тогтсон харилцааны хүрээнд яг салах мөчтөө you be good, I love you гэж одоо та сайн сууж байгаарай гэд би тань хайртай шүү гэдэг хэлсэн ба. За энэ хоёр жишээг ингээд ярьж байгаа шалтгаан нь одоо дараагийн юм руу орох гэж байгаа. Бид үнэхээр амьтдтай яг ярьж чаддаг болчвол яах юм бэ? Энэ нь яг боломжтой юу гэхээсээ дараа нь энэ нь зөв юм уу буруу юм уу гэдгийн талаар одоо ярив. За хэрвээ бид амьтдтай үнэхээр ярьж чаддаг болчвол юу өөрчлөх вэ? Энэ бол зүгээр нэг сонирхолтой технологи биш. Бараг хүн төрөлхтний түүхэнд хамгийн том өөрчлөлтүүдийн шинжилгээ ухааны хувьслуудын нэг байж болно. Хамгийн түрүүнд өөрчлөгдөх одоо жишээ аваад ярихад малын эмнэлгийн салбарт өөрчлөлт гарна Монголын хувьд. Одоо малын эмчнэр зөвхөн одоо харж байгаа зан төрөх хөдөлгөөн шин тэмдгэн ажиглаж онц тавьж байгаа шүү дээ. Учир нь амьтад өөрөө юу мэдэрч байгаагаа хэлж чадахгүй нөгөө эмчид биднээс 10-аас чи хэд өвдөж байна гэдгийг асуудаг шүү дээ. Амаа асуулах чиг чухал шүү дээ. Тэнгүүд одоо ингэ төсөөлөлт нохоо чинь яг энд өвдөж байна. Өчигдрөөс эхэлсэн алхахаар улам өвдөөд байна гэдэг ингэ хэлдэг болчихвол яах вэ? Тэрийг нэг хүмүүс ойлгодог болчихвол яах вэ? Бүх зүйл өөр болно. За энэ бол ингэ сайн талаас нь ярьж шүү дээ. Мал аж ахуйд ч гэсэн мөн адилхан. Ялангуяа Монгол шиг орнд мал өөрөө ёо би стресстэй байна гэл үнэн гинт. Тэгээд энд хижээл тохирохгүй байна өө гэд ингэ хэлээд байвал малын амьдралын чанар ингэ сайжирч энд хижээл тохирохгүй байна уу надад өөр хижээл аваад ир гэл тэнгүүд магадгүй момбифийн чинь өөр хижээл авчирдаг ч юм уу тий. Ингээ хүн амьтны харилцаа бүр шал өөр болно гэсэн үг. Тэгээд байгаль хамгаалалт дээр бол бүр илүү хүчтэй нөлөө үзүүлнэ. Одоо судлаач нар чинь камер, GPS мэдрэгч ашиглаад тэр нь яг юу зөвхөн юу хийж байгаа гэхээр юу хийж байгааг нь л харуулж байгаа. За энийг алхаж जैन да, энд байд юм байна да. А ийм юм идчихтэй юм. А энэ дэр ч ус сууд юм шүү. Тэргээл тийм л мэдээлэл авч байгаа. Харин амьтдтай ингээ ярилцдаг болчихмол чи яг яагаад энэ дэрээд байгаа гэдгийг ингээ мэддэг болж байна. Ингээ шал өөр төвшөнд очно гэсэн үг. Одоо жишээ нь бар сүүлийн 3-7 хоног ан олдохгүй хэцүү байна гэл судлаачд хэлнэ гэсэн үг шүү. Энэ бол зүгээр нэг байршлын мэдээлэл бүр хамаагүй илүү үнцэнтэй мэдээлэл. За энэ бол ингээ сайн талууд нь явж байна. За ийм их боломж байхад яагаад энэ салбар тийм хурдан хөгжөөгүй юм бэ? За нэгдүгürt эдийн засгийн ашиг нь шууд харагдахгүй байгаа. Технологийн компаниуд ихэвчлэн богино хугацаанд ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулдаг. За харин энэ бол урт хугацааны тэгээд ядж хахад тодорхойгүй үр дүнтэй судалгаа. Зөв юм уу буруу юм уу гэдэг нь одоо л хэрэгэлцээд. Хоёрдугаар шинжилгээ ухааны хуучин хандлага. Өмнө нь амьтдад хүнийхтэй төстэй сэтгэл зүй оноохыг одоо антропологоморфизм буюу хүн биш зүйлсэд хүний зан чанар, сэтгэл хөдлөл, ухамсар эсвэл гадаа төрхийг хамааруулах үзэх, дүрслэх гэдэг тийм юм байдгүй гэж үздэг байсан. За тэр нь нэг талаар биднийг болгоомжтой болгоцсон. Нөгөө талаар амьтдыг дутуу үнэлэлгээд хүргэсэн гэсэн үг. Тэгээ хамгийн том шалтгаан нь магадгүй. Манай нийгэмд энэ чин технологи амьтдтай харилцаад бэлэн биш байгаа. Хэрвээ бид амьтдыг үнэхээр ойлгож эхэлвэл хүнс, үйлдвэрлэл, туршилт, мал аж ахуй гэдэг маш олон зүйл үндсээрээ өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ зөвхөн шинжилгээ ухааны асуудал биш, улс төрийн асуудал болно. Эдийн засгийн асуудал болно. Бүр ёс суртахууны асуудал болно. Магадгүй амьтдтай ярилцаад амьтдыг хүртэл дайнд, хүний дайнд оруулаад эхлүүл яах тий. Үгүй харин тий. Надад их сонин юм бодогдчихээн л та. Одоо жишээ нь ургуулсан бодох боломжтой болж байна. Ойлгодог боллоо гэж бодоход одоо зэрлэг амьтдуудын дунд явахтайг дарамтанд орох юм шиг те алын шөөч гэдэг юм уу барьж идэв шүү гэдэг ингээд дарамтлаад эсвэл нөгөө нэг мал аж ахуй маань нөгөө тал маань бүгдээрээ одоо гомдлоо ч юм уу те ингээд айгу стресс орох юм шиг. За тэжээвэр амьтны хувьд болохоор одоо жишээ нь муур маань тий төрсэн цагаас хойш өөр одоо муурын сүрэгтэй нийлээгүй учраас муурын хил сураагүй юм болов те ямар хэлгүй байх вэ те гэхдээ битээр бол хоорондоо угаасаа маш сайн ойлголцдог нөгөөдөг чи яг нүдэрээ намайг ингээд яг хүссэн юм руугаа ингээд нүд рүү маань яг ингэснээр ингээд дагуулдаг те би өөр хэлээр яриад эхэлж байгаа юм хоол авъя гэвэл тэгээ бас нөгөө гахааны нүүр хувирлыг судалсан бүр юм судалгаа байдаг хэр зэрэг хэдэн нүүр хувиралтай юм хэдэн эмоцтой юм те хүн шиг ингээд баярлж хөөрөх одоо яадаг гэсэн эмоцуд байна уу гэсэн чинь байсан. Тэгээ энэ бол ингээд надад шууд ингээд нулимс мэлтэрмээр мэдээсэн байхгүй те энэ гахаач гэсэн ингээд те янз бүрийн сэтгэл эмоцтой хэцүү байдаг байна тэр дотор гэдгийг ингээд мэддэг. Тэгтэл тэр гахааны ферм чинь тэгэл амьдралынхын турш чихэж байгаа юм шиг хооллол тэгэл сүлд нь ядлал дуусгаж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь эмоцтой байгаа нэг ер нь л мэдснээсээ болоод гонглсон гээл бод. Тэгэхээр одоо өчнөө ийм юмнууд авах нь шүү дээ. Харин тэгэл одоо магадгүй дайнд амьтдыг хүчээр татж эхлэх боломжтой байгаа.
ойлголцоод эхэлж байгаа юм чинь. Хэрвээ та нар дайнд явахгүй бол та нарын үр төлөв байхгүй болно. Бид нар танай амьдрах орчин чинь устгах гэж сүрдүүлвэл яах юм чинь. Тэгээ нөгөөдөлд нь тэгээ ойлгуулчих юм бол нөгөөдөл чинь бас магадгүй таньддаг юм. Ингээд энэ бол зүгээр л юм одоогийн байдлаар ингээд бидний төсөөлөл юм шиг мөртлөө бэлэлээ олоход аюулгүй ойрхон ирсэн. Бид нар амьтдын хэлийг ойлгодог болох тэр төвшин нь улам ингээд жил нь ойрцоор л. Тэгээ одоо энэ шуудын хэл мэл хэлтэр гэдэг чинь зүгээр далавчаа дэвх мөвх нь хүртэл өгүүлбэрээ таслал тавиал цэг тавиал бүр юм өгүүлбэрийн зөв бүтцтэй байгаа даа. Энэ миний хүртэл ингээд бид хүмүүс жишээ нь би хүртэл ингээд ядаж гадралдаг болсон байна. Энэ бол ингээд маш юм хөгжил яваад байгаа. Гэхдээ энэ хөгжил нь зөв юм уу, буруу юм уу, ёс суртахуунтай юм уу, үгүй юм уу гэдэг нь эргэлзээтэй гэсэн. За тэгээ хамгийн чухал асуулт бол бид үнэхээр үүнийг хүсэх ёстой юу? Энэ хөгжил үнэхээр хөгжил мөн үү? Нэг талаас бол энэ бол бүр шинжлэх ухааны гайхамшиг байгаад байдаг. Бид амьтдын өвдөлт, айдас, стресс, хэрэгцээг илүү сайн ойлгоно. Магадгүй бид тэдэнд туслах, байгалаа хамгаалах гой боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ одоо энэ за далайн гахаа, заан зэрэг ухаалаг юмтай илүү сайн хамгаалж чадна. Гэхдээ нөгөө талд бид тэдний ертөнцид зөвшөөрлгүйгээр шууд ингээ ороод ирж байгаа гэсэн үг. Уг нь ингээд шал салан ертөнц байх хэрэгтэй байтал зөвшөөрлгүйгээр орж ирээд бид хамгийн том аюултай юм нь бас ойлгосон гэж бодоод яг үндэ буруу ойлголтуудыг тэднэрт төрүүлээд ч гэдэм үү буруу ойлголтуудыг үсгэх үүсэхгүй. Жишээ нь заануудын дохойг хүн буруу дуурайлгаа жоохон л зөрүүлчихэд сүргийг нь тэр чигтэнд бодруулаад магадгүй өөр хооронд нь яс хаяад хооронд муудал зулцдаг ч юм уу. Тийм асуудлууд үүсэж болно гэсэн. Маш юм стрессийг нэмэлт дарамтыг амьтдад өгнө гэсэн. Энэ нь өөрөө маш энэ технологи нь өөрөө маш гайхамшигтай ч асар том хариуцлага гэсэн. Нэг супер хүчтэй болох тусмаа илүү их хариуцлага гэдэг шиг нэг тийм үг гэдэг чинь яг тэр л ойлгогдож байна тий. За тэгээ магадгүй амьтад хизээж чимээгүй байгаагүй магадгүй ч угаасаа амьтад бол хизээж чимээгүй байгаагүй зөвхөн хүн л хэл яриатай соёлтой нь биш амьтдад нийгэм байна, хот байна, бүх юм байна. Бараг хүнээс одоо илүү ч байна. Одоо шоргоочны нийгэм бол маш тийм зөв бүтцтэй нийгэм байгаа даа шүү дээ. За магадгүй тэд бол үргэлж ярьжсэн бид л тэрийг нь сонсч чадаагүй байгаа. Тэгэхээр асуулт нь ерөөсөө энэ амьтад хэлтэй юу үгүй дээр биш, амьтад соёлтой юу үгүй дээр биш, харин бид одоо эднэрийг сурч чадах нь уу? Сурах нь өөрөө зөв юм уу? Буруу юм уу гэдэг энэ асуулт. Тэгээд түрүүний бид хоёрын нөгөө дайнтлаанч гэдэг юм уу, гэрийн муура ярьдаггүй гэдэг тэр төсөөлжсэн шиг та бүхэн бас бодоод үзээрэй. Хэрвээ бид амьтадтай ярьж чаддаг болчвол бид хоорондоо Google Translate ашиглаж байгаа юм шиг ойлголцдог болчвол яг юу болох вэ гэдэг талаар. За. Тэгэхдээ хүн төрөлхтөн ч аюултай биш үү гэдэг одоо таньж мэдхээ зогсоодогч тийм улсууд биш л дээ. Ер нь бол тий. Одоо төмийн бөмбөгөөс ахуулаад гэдэг юм уу. Заавал дуусгадаг. За, маш сонирхолтой байлаа. Очоод өнөөдөр муураа их өөр нүдээр харах юм шиг санагдчихэв. За, одоо юу ярих гээд энэ да гэдэг. За, нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр болон Одмондрын алтан гişүүд байлаа. Нэвтрүүлэг НТV Одмондр радио 107 83.3 хүс оцлогоноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд дараагийнхаа хөөрхөн амьтдын ертөнцөөр эргүү уулзтлаа баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.